Нийслэлийн өмчийн 3 дугаар байр буюу урт цагаан худалдааны төвийг дахин төлөвлөх шийдвэр гарч өнгөрсөн онд уг барилгын нураас юм а. За улмаар уг барилгын байршил дээр цэцэрлэг түрээлэн далд авто зогсоол бүхий байгууламжийг барихаар 44 тэрбум төгрөгийн тендерийг зарласан. За уг тендерт Bud Properties компани шалгарсан юм а. За уг компани нь голомтын гих тодтголтой баясгалангийн эзэмшдэг Bud Group-ийн охин компани. За иймд нийслэлийн өмчийн газарт дахин нэг барилга бариад голомтын баясгалан энэхүү нийслэлийн өмчийн газрыг өөрийн эзэмшилтэд авч эзэн суух гэж байж болцсохгүй байгаамаа. Учир нь Нямбатар нийслэлээс бонд босгож 300 тэрбумаар голомтын баясгалангийн бөөрөлжүүдийн цахилгаан станцад хөрөнгө оруулах, Баттулга ерөнхийлөгч болоод 5 толгой зүүн баян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг Овтек гэрээ байгуулж байгаад Bud Group-ээр хийлгэх зэрэгээр баясгалан төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоо харилцаа тогтоож, бизнесийг өргөжүүлж, томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, түүнээсээ ашиг хонжоо олж байдгийг нотлох баримт хангалттай бий. Харин Нямбатрыг хэрэгжүүлж буй 44 тэрбум төгрөгийн өртөг бүхий урд цагааны бүтээн байгуулалтын ажлын тендерт баясгалангийн Bud Properties шалгаран ажиллаж эхэлсэн бөгөөд 196 автомашины зогсоол бүхий цэцэрлэг түрээлэн байгуулах юм. Мөн уг авто зогсоол ирэх 7 дугаар сарын 1-нд ашиглалтанд орно гэж мэдэгдсэн. За уг авто зогсоол дээр баригдах цэцэрлэг түрээлгийн ажил өнөөдрийн байдлаар хараахан эхлэегүй байна. Энд урт цагааны барилгын байршил дээр баригдах цэцэрлэг түрээлгийн ажил энэ жилдээ багтаж ашиглалтанд орохгүй нэ гэдг нь харагдаж байна.